Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Өнөөдөр манай подкастын цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. 1% better буюу 1% илүү подкастын маань өнөөдрийн зочноор манай Саруул эмч орчирсан байна. За өнөөдөр Саруул эмч бит хоёроор охид бүсгүйчүүд тийм нууц, эмзэг, эргэтний талаар мэдээлэл өгөхөөр өнөөдрийн сууж байна. Тэгээд энэ нууц тэ эмзэгхэн эргэтнийг сонсох гээд тэ ер нь ингээд хамаагүй ярьж болтгүй сэдв биш. Хүн болгонд байдаг. Тэг өдөр тутмынхаа амьдралд хэрэг болох үс мэдээллийг бас мэдээж аваасаа гэж хүсэж байна. Ер нь яг энэ эмзэг эргэтний талаар бас сонсогчдод тэ нэг тийм хүн дээр хүлээж авааддаг. Нэг тийм ярьж болохгүй зүйл юм шиг хүлээж авааддаг. Тэгтээ эсэргээрээ нөгөө нэг охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд маань бусадтайгаа, найзуудтайгаа, ээжтэйгээ хамаагүй ярилцаж чаддаггүй сэдвээ подкастаас, за интернет орчноос, сошиал орчноос мэдээлэл авдаг. За тэгээ мэдээлэл авахдаа бас манай подкастыг сонсоод илүү үнэн зөв шинжлэх ухааны үндэслэлтэй тэгээ найзаасаа сонсож чадахгүй одоо өөр тэ сошиал баталгаагүй газруудаа сонсож чадахгүй мэдээлэлээ бас манахаас хүлээж аваасай гэж бодоод өнөөдрийнхөө дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. За Саруул эмчээр ойрд юу байна да? Орд ажиллаа хийгээл. Ажил нь сайн уу? Ажил сайн. Тэгээд чамайг өтрийн тухай яриад өгөөч ээ гэдгээр нь ярих гал ирээ суудсан байна. Тийм өтрээний тухай ярихдаа сайхан өөрсдөө ч гэсэн дэлгэрэнгүй ярихыг бас хичээе. Бас сайхан танилцуулаад тэ өтрээ маань ер нь яг ямар эрхтэй тэ ямар үүрэгтэй тэ ямар бүтцтэй ямар үүрэгтэй ямар орчинтой, ямар байх ёстой гэдэг талаар өнөөдөр ярилцсан. За тэгээд өнөөдөр яг одоо 100 болоод зуны үйлрэл эд дундаа яваад ажил амьдрал амралт ямар вэ? Одоохондоо амралт арай эхлэх байна. 6 сарын сүүлээс эхлүүлээд ерөнхийдөө амралтын байдал руу орчин. За хоёлыг асуултын дагуу өтрийнхээ тухай эхлээд ямар антамтай, ямар шин чанартай гэдэг ярих юм бол өтрийн маань өөрөө булчинлаг эрхтэн. За гадна биелэг эрхтнээс умаар руу чиглэсэн. За юм хоолой хэлбэрийн булчинлаг хантай 7-10 см-ийн урттай. Тэгээ хан ийм салсархаг чиглэг ийм эрхтнийг бол өтрийн их нэрлээд байгаа. Тэгээ өтрийн гэдэг маань эрхтэн маань өөр ямар үүрэгтэй юм гэхээр олон талын үүрэгтэй. Тэгээ яг олон талын үүрэг одоо үүрэгтэйгээс бидний хамгийн сайн мэддэг юм гэх юм бол тийм төхөн үрж хөдөлтөд оролцсон. За нөгөө талаас гэх юм бол бидний нөгөө хүүхэд төрөх зам бас болж өгдөг. Хүүхэд төрөх зам тий. Өтрээний маань тэгвэл бүтцийн хувьд ер нь тиймэрхүү бүтцтэй. За маш чухал үүргийн хувьд бол бас тий хүүхэд төрөх зам болж байна. Нөхөн өрчгөн эрхтэн тогтолцооны нэг хэсэг байна. За тэгвэл өтрээ маань ямар орчинтой тий. За өтрийн маань өөрөө сул хүчлэг буюу 3.8-аас 4.5-ын хооронд хэлбэлцдэг. За ийм орчинтой. Тэгэхээр өөрөө нөгөө өтрийн маань ийм сул хүчлэг байгаад учраас өөрөө өөрийгөө цэвэршүүлдэг, өөрөө өөрийгөө цэвэрлэдэг. За тэгээд гаднаас орж ирсэн нэм бактерийг болон тэр өтрийн дотор үржиж байгаа эмгэг төрүүлэгч бактериудыг устгах чадвартай юм эрхтэн. Саяны таны нөгөө яриан дунд нь өөрийгөө цэвэрлэдэг гэдэг ч тий. Тэгвэл хүмүүсийн дунд бас нэг юм түгээмэл ойлголт байдаг. Тэр нь өдөр болгон угаах ёстой. За тэгээд сошиал маркетингууд орч гисэн өтрээний саван. За тэгэл янз янзын үнэрхтэй тий айгүй олон бүтээгдэхүүн байдаг болцсон. Тэгэнгүүт тэрийгээ дагаад ч гэсэн хүмүүс өдөр болгон угаах ёстой мэнэ. За би зарим хүний нэг яриаг сонсож байгаа болохоор ийм бургуугаар өтрийн бүр дотуур угаалгах гэдэг ийм бургуугаар цэвэрлэх ёстой гэдэг. Тэгэхээр ч өтрийн өөрийгөө цэвэрлэх юм бол бид нэр өдөр алах хэрэг байна уу? Ер нь бол зөв асуулт байна. За гэхдээ яг өдөр болгон угаахын хувьд бол зөв. Ер нь бол өдөр болгон угааж болно. Гэхдээ хизээен юугаар юм бэ гэдэг ер нь бол аргууд нэр өөр гэсэн. Тэгэхээр ер нь бол эмэгтэй нөгөө өтрийн чинь өөрийгөө цэвэршүүлдэг механизмтай гэж яриад байгаа шүү дээ. Тэгвэл заавал дотор угаалга хийх шаардлага байхгүй. Тэгэхээр дотор угаалга ингээ хийгээд эхлэхээр ямар сөрөг үр дагавар хүрэх юм бэ гэхэлэр өтрий гэдэг юм чинь яагаад өөрийгөө нөхөн сэргээгээ те өөрийгөө цэвэрлээд байгаа юм хэр тэр дотор ийм сул хүчлэг орчин байгаад байгаа учраас
ямар нэгэн гадны биет орж ирлээ ч юм уу эсвэл нөгөө өвчин үүсгэж орж ирэхэд тэр хүчлэг орчинд амьдрах чадваргүй болчихно гэсэн үг. За тэгээд нөгөө өвтрийний орчин дотор чинь нөгөө хэвийн орчин гэдэг дотор маань дахиад нэг ойлголттой байдаг шүү дээ. Тэр хэвийн одоо өвтрийний орчин дотор чинь нөгөө ашигтай бактери гэдэг юм чинь байгаа. Тэгвэл ашигтай бактери маань өөрөө тэр нөгөө мөөгөнцрийн өсөлтийг за эмгэг төрүүлэгч бактерийн өсөлтийг дарангуулаад ер нь бол зарим нь одоо нөгөө мөөгөнцрийг бол устгаад тэр өвтрийний шүүрлээр дамжуулж өвтрийний шүүрэл одоо гарснаар өтрээ өөрийгөө одоо нөгөө цэвэршүүлж ийн гэж үзээд байгаа юм. Тэгэхээр заавал нөгөө тэрийг ингээл тусаар хийгээл дотор угаалга хийгээд ах ингээд шаардлага байхгүй. Харин дотор угаалга тгийж хийснээрээ илүү одоо нөгөө өтрийний одоо эсвэл нөгөө гадна бэлэг эргэтэнд байсан халдварыг дотор тал руу одоо оруулах умаа үзүүр рүү одоо халдвар түгээх хэрэгсэлтэй. Эсвэл нөгөө нэг түрүүний яриад байгаа нөгөө өтрийний ашигтай бактери байгаа шүү дээ. Ашигтай бактерийн тоо хэмжээг багасгах юм зүрэг үр дагавартай. Тийм учраас заавал дотор угаалга хийгээд ах шаардлагагүй. Өдөр болгон угааж болно. За угаахдаа одоо нөгөө бүлээн усаар угаана. Өдөр болгон угааж болно. Гэхдээ угаахдаа заавал саваа ашиглах шаардлага байхгүй. Зүгээр бүлээн усаар одоо нөгөө зайлах байдлаар ч юм уу тиймэрхүү байдлаар угааж болно. Өдөр болгон нөгөө нэг саван одоо янз янзын үнэртэй за бактери устгах ч юм уу тиймэрхүү саван хэрэглээд тахаар одоо өтрийний маань ашигтай бактериудын тоо устгах магадлал бас ихсдэг. Тийм болохоор өдөр болгон зүгээр усаар зайлж угаах нь илүү үр дүнтэй. За хаяа бол өдөр болгон угааж байгаа тохиолдолд өдөр болгон саван хэрэглэх шаардлагагүй л гэсэн үг. Тэгэхээр хаяа нэг зариултынхан одоо яг өнөргөө нөгөө бактери устгадаг биш. Хүчил шүртний орчин таарсан буюу 3.8-аас 4.5-ийн хооронд одоо хэлбэлцдэг ийм угаагчдаар ер нь бол угааж болно. Тийм сул хүчлэлийг яг өтрийний орчинд таарсан угаагчуд байдаг. Тэргээр угааж болно. За тэгтээ бас өдөр болгон бол савнгаар угаахаас зайлсхийгээрэй. За тэгвэл одоо нөгөө өдөр болгон угаах гэдэг асуудал бол хүмүүстэй амар их төвөмөл байсан. За энэ асуултанд бол хариулчлаа гэж үзлээ. За тэгвэл нөгөө нэг өдөр болгон угаагаад байдаг шалтгаан нь өтрийнээс нөгөө ялгадас гарч байгаа болохоор тэрийг угаах ёстой л гэж ойлгоод угаагаад байсан шүү дээ. Тэгвэл ялгадсан угаасаа гарах зүйл юм уу? Эсвэл эмгэг байгаа болохоор ялгадас гараад байгаа юм уу? Хэдэн тал дээр? За яг нөгөө хэвийн одоо өтрийний орчинд бол нөгөө өтрийч өөрөө өөрийгөө цэвэршүүлээд за өөрөө өөрийгөө нөгөө одоо нөгөө цэвэрлснийхаа үр дүнд ялгадас гараад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ялгадас маань бол гарах нь бол хэвийн зүйл гэсэн үг. За тэгвэл тэр ялгадас маань өөрөө өнгөгүй за тэгээд өнгөтэй авах ёстой л доо. Одоо нөгөө өндгээс ялгарх хугацаа байгаа шүү дээ. Өндгээс ялгарх хугацаанаас шалтгаалаад биений эмний дараа юм уу? Эсвэл биений эм ирсний одоо бие эм ирэхээс өмнөх юм уу гэдгээс шалтгаалаад нөгөө өтрийнээс гарч байгаа шүүрлийн хэмжээ ч өөр болчихно гэсэн үг. За тэгэхээр шүүрэл өөрөө яг хэвийн үедээ ямар байх ёстой гэхээр биений эмний өмнөх үед бол илүү нөгөө цайвар өнгөтэй, шингэн, үнэргүй байх ёстой. За биений эм яг ирснээс одоо биений эм ирсний дараа би нөгөө овуляцийн үедээ үр тогтох хамгийн боломжтой үедээ болохоор илүү тунгалаг за хоорондоо ийм нөгөө одоо зунгаарлцсан ийм наалдамхай. За нөгөө биений эм ирэх төгсөн үед маань дахиад илүү одоо ийм шинхэн цагаан болно гэсэн. Тэнгүүд зарим үед чинь нөгөө эмгэг ялгадаас гарч байгаа үед ингээ хүмүүст нь эмнэлгийн байгууллагад ханддаг штеп. Тэгэхээр тэр одоо ялгадаас одоо ялгацсныхаа өнгийг нь сайн ажиглах нь байна. Эсвэл үнэртэй байна уу гэдэг нь бас ажиглах хэрэгтэй тий. Хэрвээ өнгө үнэр та тэрэн дээр дахиад нэг ямар нэгэн тухайн хүнд илэрж байгаа таагүй шинж байх юм бол тэрийг одоо өөрчлөл гэж үзэж болно. Тэгэхээр нөгөө шүүрэл гарах нь бол хэвийн. Тэгэхээр ямар шүүрэл гарч ийн гэдгээ сайн ажиглах хэрэгтэй. Яг хүмүүс бас энийг бас ялгаж салгаж ойлгож бас болно. Хүмүүс их хвчлэн мэддэг шинж тэмдэг бол нөгөө ялгадас гарахтаа нэг ээдцэн юм шиг тийм цагаан ээдцэн юм шиг байна. За энэ яг мөөгөнцрөө гэж шууд таньддаг шүү дээ. Эсвэл нөгөө ялгацсан илүү шаргаал шар өнгөтэй болоод нэлээ эвгүй үнэртэй болоод эхлэх юм бол тэр нь одоо нөгөө нэг эмгэгтэй байна, өрөвсөлтэй байна гэж бодоод тэг ханддаг. Эсвэл зарим хүмүүс бол бүр мэдхгүй. Уг нь бол өөрөөс нь зөвхөн хэвийн шүүрэл гарч идэг. Ялгадас гарч идэг. Тэр үеэр бол яг өөрийгөө эмгэгтэй болов ямар юм болоо гэд ялгаж бас чаддгүй те. Тэгэхээр яг өөрийгөө бас сайн анзаарах хэрэгтэй, мэдрэх хэрэгтэй. Хэрвээ ялгадсан үнэртэй тэгээ ээдцэн тийм байхan бол мэрэгжлийн эмчит хандаад өөрт тохирсон эмчилгээ хийх хэрэгтэй те. Бас нөгөө эмгэгтэйчүүд маань бас хит нөгөө
мэдрэг зарим нь тэнгуут зөвхөн хэвийн үед нь айгүй их антибиотик хэрэглэх гээл. Тэрийг нөгөө хурдан дарах гал тэр нь яг эмгэг юм шиг хүлээж аваад шууд антибиотик эмчилгээнд орох гэдэг. Тэнгуут антибиотик эмчилгээ чинь бас нөгөө талаараа дахиад мөөгөн цэр үүсгэх эрсдэлтэй байдаг тий. Тэгэхээр тэрийг бас сайн ялгаж салгах хэрэгтэй. Яг нөгөө өдрийн шүүрлийн бас хэмжээ гэж байгаа л та. За яг насанд хүрсэн эмэгтэй хүнд бол өдөрт 1-4 мл хэмжээтэй л одоо нөгөө шүүрлийг ялгарах хэрэгтэй. Нөгөөдөө шүүрлийн хэмжээ ихсэх. За эсвэл яг нөгөө түрүүний чиний ярьснаар эдцэн юм шиг цагаан өнгөтэй бол яг үнцрийн халдварын шинж байж болно л доо. За тийм юмнуудаа сайн ер нь бол ялгаал сурчих юм бол заавал надад өвчлөл илэрсэн юм шүү гэж ер нь бол бодох шаардлагагүй болчихно гэсэн. Аха. Одоо бас нөгөө таны түрүүний яриан дээр ашигтай бактериуд гэдээ хоёлаа ирсэн шүү дээ. За тэгвэл ашигтай бактери руу буцаад орох юм бол ашигтай бактери манай өтрээнд ямар үүрэг гүйцэтгээд байна? Одоо түгээмэл ашигтай бактериуд нь юу вэ? Ямар омгийнх вэ? Тэгээ одоо нэг ашигтай бактери гэл одоо гэдэс хотоодны ашигтай бактери гэл одоо өтрээний ашигтай бактери гэл тий. Тэгэнгүүт одоо өтрээнд тэгвэл яг ямар үүрэг гүйцэтгэж байгаа? Ямар омгийн, ямар ашигтай бактериуд өтрээнд байдгийг. Ер нь дэлхийн нийтээр яг ингээ эмэгтэйчүүдийн өтрээнд одоо агуулгадж байгаа дэр ашигтай бактери давмгааллыг судалж үзсэн чинь хамгийн нэгдүгээрт хамгийн их байдаг давмгаал нь гэх юм бол Lactobacillus crispatus гэдэг омог байгаа. Тэгээ ер нь л эмэгтэйчүүдийн өтрээний 90-95%-ийг нь тэр чигт нь ашигтай бактери буюу нөгөө сүн хүчлийн бактери буюу Lactobacillus эзэлж байгаа гэсэн. Тэгэхээр тэрнийх нь хамгийн ихний давмгаалж байгаа нь болохоор Lactobacillus crispatus, за дараагийнх нь Lactobacillus gasseri, Lactobacillus ginseng, Lactobacillus iners гэдэг энэ дөрв болохоор давмгаалдаг гэсэн. Тэгээ сүүлийнх нь давмгаал нь болохоор тухайн нөгөө эмэгтэйчүүдийн хаана амьдарч байгаа тий. За хаана амьдардаг, тэр хүний дархлааны байдал ямар байна, улс орны одоо өөрсдийнх нь одоо нэг ёс заншил байдаг штэ эмэгтэйчүүдийн. Тэрнээс шалтгаалаад бас өөр байгаад байдаг тавтах нь гэсэн. Ёс заншлаас шалтгаалаад өөр. Тэгвэл нөгөө амьдрах орчин нас бас шалтгаалж байгаа гэсэн үг үү? Тий. Одоо нөгөө түрүүний те өдөр болон галга хийж гинөө. За эсвэл нөгөө тухайн одоо бүс нутаг хит одоо цаг агарын нөхцөл байдал ямар байдیں۔ За тухайн орны нөгөө одоо хувцлалын соёл ч гэдэм үү те тийм нас шалтгаалаад тавдах одоо давмгаал нь арай өөр байдаг гэсэн үг. Тэгвэл бид нэр бас өтрээний ашигтай бактери за нэгдүгээр тал хадгалж үлдэхин чухал юм тий. Тэнгуут за нөгөө антибиотик хэрэглэсэн, за доороос одоо харцсан, мөөгөн сурцсан үед нөгөө ашигтай бактериуд маань устцсан. Тэгвэл нэмэлтээр авах шаардлагатай байна. Тэгвэл нэмэлтээр авахдаа таны нөгөө нэг саяны дурдсан Lactobacillus-ийн омгийн ашигтай бактериудыг хэрэглэх ёстой болоод байна тий. Одоо нөгөө нэг бид нар бас одоо айгүй олон халдвар авчдаг тий. Айгүй эмгтээчүүд ер нь хэцүү хүмүүс юм. Тэгээ нөгөө халдвар аваад өсөх замын халдвар авах магадлал айгүй их байдаг тий. Одоо жишээ нь нийтийн 0 ч юм уу тий. Эрэгтэйчүүдийг бодвол бас нөгөө суугаа байдалтай бие застдаг болохоор өсөх замын халдвар авах байдал нь бас нэлээд их байдаг гэж сонссон. За дараагийн бас асуулт нь за бид нар эмэгтэйчүүд за эрчүүдээс ялгаатай өдөр тутам тий сарын тэмдгийн үед ариун цэрэг хэрэглэл гэд хэрэгэлдэг. За эднэрээсээ буцаагаад нөгөө эрсдэл хүчин зүйлтэй өрөслүүдээ авах боломжтой байдаг гэж сонссон. Тэгэхээр тэр талаар дэлгэрүүлвэл яг нөгөө эмэгтэй хүн чинь эрэгтэй хүнтэй харьцуулахад нэг антомороо нэг арай өөр байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө эмэгтэйчүүдийн шээсний сүв за нөгөө өтрээ за ан ус 3 ерөөдөө хоорондоо 1-1 хуруу дарам буюу 1 см л цайтай байдаг. Тэгэхээр буцаад нөгөө өсөх замын халдвар авах хамгийн боломжтой хүмүүс гэсэн. Тэгэхээр шээсний сүв хүртэл эрэгтэй хүмүүстэй харьцуулахад маш богино байгаа шүү дээ. За тэгвэл нөгөө ашигтай бактери маань яагаад нөгөө бидний хотод нь одоо нөгөө хоол босруулах замд байгаад байгаа юм? Яагаад өтрээнд байгаад байгаа юм гэхээр бид нар ашигтай бактери нь өөрөө биднэртийг ямар өтрээнд байгаа ашигтай бактери нь ямар одоо нөгөө одоо юм давуу талыг үүсгэж байгаа юм? Ямар юу н ач холбогдолтой юм бэ гэвэл ашигтай бактери маань өөрөө ялангуяа нөгөө сүүн хүчлийн бактери маань сүүн хүчлийг өөрөөсөө ялгаруулдаг. За нөгөө ус төрөгчийн хитээслийг ялгаруулна. Дээрээс нь бактерицидыг ялгаруулж өгнө гэсэн. Тэгэхээр бактерицид гэдэг маань өөрөө тэр гаднаас орж ирж байгаа ч юм уу те бидний бие махбодод байгаа тэр эмгэг төрүүлэгч бактерийг устгах үйлдэлтэй. За тэгвэл нөгөө ус төрөгчийн хитээсэл маань өөрөө ус төрөгчийн хитээсэл за нөгөө сүүний хүчил гэдэг маань нөгөө өтрээний орчны чинь сул хүчлэг болоход илүү тусалж өгöd байгаа. Хүчлэг орч үүсгэж байгаа гэсэн.
Тэгэхээр нөгөө өдрийн орчин чинь сул одоо ингээд хүчлэг байгаад тахаар доороо хэж нөгөө мөөгөн цэрч амьдрах орчин тааг болгоод эхэлнэ. Тэгэхээр мөөгөн цэрэг өслөөс л урдсан сэргийлэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр бид нарт нөгөө анатомийнхоо нөлөөгөө өсөх замын халдвар авна гэж яриад байгаа шүү дээ. Тэнгүүд бид нар чинь нөгөө одоо нийтийн найл ямар ч үлээ те. Тэрнээсээ шалтгаалаад халдвар авлаа гэж бодоход өтрээнд байгаа ашигтай бактерийн хэмжээ их байх тусам за их ч гэж ер нь бол яг цохимжит хэмжээгээрээ байх юм бол нөгөө гаднаас орж иж байгаа халдварыг чинь дор нустгах чинь гэсэн үг. Одоо нэг ашигтай бактери бол зүгээр ч нэг ашигтай биш. Өтрээний маань сул хүчлэг буюу 3.8-аас 4.5 pH орчинг нь хадгалж өгч байгаа. За тэр орчноо хадгалахын давуу тал нь бол гаднаас орж ирж байгаа эмгэгт хүрэгч бактериудыг Амьдрах чадваргүй болгоно. За тэгээд одоо халдвар авах эрсдлийн дагаад багасгана гэсэн үг тий. Тэгэхээр ашигтай бактери ялцчихгүй ашигтай л юм тий. Тэгээ одоо нөгөө өтрийн ингээ орчинд чинь нөгөө одоо өвчин үсгэж эмэг төрүүлэгч бактери орж ирээд одоо өтрийн дотор талын одоо ингээ салтуудаар наалдсан шүү дээ. Тэгэхээр наалахаас нь төрүүлээд нөгөө ашигтай бактериуд наалдаад хүчтэй учраас одоо нөгөө өрсөлдөж наалдаж ийн гэсэн үг ашигтай бактери. Тэгэхээр өвчин үсэх бас одоо их багасна гэсэн. Тэгвэл ашигтай бактерийг тий одоо эмгэг үүсээгүй, мөөгөн цуртаагүй, халдвар аваагүй зүгээр энгийн үедээ хэрэглэж болох юм уу? Урдсан сэргийлэх зорилгоор уу? Тийм, урдсан сэргийлэх зорилгоор ашигтай бактери ихтэн гэж яах вэ? Яг уу байж болно л та. Тухайн хүн болыг зохимжит хэмжээгээр л авах хэрэгтэй гэсэн үг. Одоо хүн болгоны одоо нөгөө бидний гений мэдээлэл өөр байгаа шүү дээ. Гений мэдээлэл өөр байдаг шиг бидний эзний орчны ашигтай бактериуд өөр, өтрээний орчны ашигтай бактериуд бас өөр байгаа та. Яг уу давмгаал нөгөө түрүүний ярьснараа нэгдүгээр хамгийн их давмгаалдаг юм Lactobacillus gastrospatus таашд нөх юм бол Lactobacillus caseri байдаг яриад байгаа шүү дээ. Тэнгүүд тэрнээсээ шалтгаалаад зарим хүнд тэгвэл Gastrospatus биш Lactobacillus caseri тэгвэл илүү байдаг гэж болно шүү дээ. Тэр хүн болгоны бас өтрээний орчин бас одоо бүр яг хуулцсан юм шиг бас адилхан байна гэж байхгүй. Тэгэхээр бас цохимжит хэмжээгээр авах нь илүү бас үр дүнтэй. Нөгөө нэг эмэгтэйчүүдийн эмчэд угаасаа үзүүлэхээр ашигтай бактери нь дутуу биш үү, юм биш үү гэд тодорхой гаргаад өгд юм л тэ. Тэгэхээр бас ашигтай бактери яг урьдчилан зэрэглэх зорилгоор хэрэглэж болно. Хэрвээ урт хугацаанд байнгын хэрэглэж байгаа ч юм уу тий. Одоо яг нөгөө сүүлийн үед айгу амар удаан хэрэглэдэг хүмүүс их болсон шүү дээ. Тэгвэл удаан хэрэглэж байгаа тий олон жилээр ч юм уу хэрэглэж байгаа хүмүүс яхаа бол ашигтай бактерийн тоог үзүүлээд нэг тоололсон бас зөв. Хэрвээ шаардлахгүй бол түрдээж гэсэн зогсоож болно шүү дээ. Яг одоо үчин тэгээ ашигтай бактери чинь одоо янз бүрийн хэрэглэх арга гарчлаа шүү дээ. Уухаар хэрэглэж болж гин, өтригээрээ хийж хэрэглэж болж гин, гээл байдлаар хэрэглэж болж гин. Тэгвэл бид нар уусна нь ямар ашигтай юм бэ? Өтригээрээс нь ямар ашигтай юм бэ те? Тийм. Одоо нэг тэгж штэ. Одоо ялангуяа нэг гадуур байгаа өтрээний уудаг ашигтай бактериуд нь ийм нунтаг те. Бараг нэг комбоча шиг найруулаад ууж мууж болдог. За мэдгүй зүгээр амар олон төрөлтэй байдаг болсон. Тэнгүүт за тэр амаар уугаад байгаа тэр ашигтай бактери чи яаж өтрийн салтанд нь очиод байгаа юм бэ тий. Яг үр дүнтэй юу гэдэг бүр амар олон хүний толгойг эргүүлдэг байхаа. Тэгээ энэ дээр угаасаа ч гэсэн асуултууд их ирдэг. Амаар ууж байгаа өтрээний ашигтай бактери өтрээндээ яг очих уу? Очно. Яг очихно. Очноор бол очно. Яаж очиод байгаа вэ гэвэл бид нар амаараа ууж байгаа гол нь тэр нөгөө одоо ууж хэрэглэж байгаа ашигтай бактерийн технологи нь чухал байх хэрэгтэй л доо. Тэгвэл энэ нөгөө ашигтай бактери чинь бидний гидсний барьерыг давах хэрэгтэй шүү дээ. Хотоодны хүчлийг давах хэрэгтэй, зүсний хүчлийг давах хэрэгтэй. Дахиад бүдүүн гидсэнд очиод колон үүсгэх хэрэгтэй тий. Колон үүсгэснийхаа дараа тэнд амьдрах орчноо таатай болгоно. Тэгснийхаа дараа одоо нөгөө колон үүсгээд үржиж олширна гэдэг. Тэгэхээр нөгөө үржиж олширсныхаа дараа нөгөө анатомийн онцлог байгаа даа шүү дээ бидний эмэгтэйчүүдийн тий. За анус болон өтрийн хоёр нь ерөөсөө л 1 см буюу 1 хуруу дарм юм зайтай. Тэгэхээр бид нар буцаад нөгөө бид нар чинь нөгөө өсөх замын халдвар авах хамгийн одоо нөгөө боломжтой байдаг юм анатомтой хүмүүс. Тэгвэл буцаагаад яг тэрийг өсөх замаар нөгөө анусанд байгаа нөгөө шулуун гэсэн бүдүүн гэсэн байгаа юм чи өсөх замаар бидний өтрийн тучиж колон өсгдөг гэсэн. Одоо таны яриаг сонсохоор бас айгүй хэцүү сонсогдож байна л тоо. Бидний өтгөнөө ялгаруулдаг хэсэг буюу анус бүтрээ хоёр маань ганцхан хурууны зайтай гэхээр яалтчгүй нөгөө халдвар авах эрсдэл бүр илүү нэмэх тийм маш өндөр аа. Тийм маш өндөр байгаад байна. Тэгээ энэ дээрээ ч гэсэн бас хувийн харин цэврээ маш сайн ингээ сахих хэвээр тий. Тэгвэл одоо нөгөө нэг жирэмсэн гөхүүл
За тэгээд өсвөр насны охид те за цэвэршлийн дараах үе гээд энэ хүмүүсийн одоо өтрээний орчин байдал өөр байгаад идэх те. Энэ нь юунаас шалтгаалаад ийм өөр байна. Яа, өдрийн орчин ингээ ямар байх нь бидний одоо нөгөө эмэгтэйчүүдийн даавар буюу нөгөө эстроген дааварт илүү хамааралтай болоод эхэлж байгаа юм. Тэгэхээр бидний яг нөгөө бэлгийн бодлын өмнөх буюу хүүхэд нас байгаа шүү дээ. 0-аас за нэг одоо бол нэг 11 нас, 12 нас хүртэл илүү нөгөө эстроген даавар бага байдаг учраас өтрээний ашигтай бактерийн хэмжээ бас бага байна гэсэн. Өтрээний ашигтай бактерийн хэмжээ бага байдаг болохоор өтрээний ашигтай бактери ч өөрөөсөө сүн хүчил ялгаруулаад бус түшигчийн хит эслийг ялгаруулад өтрээний орчин хүчлэг болгоод байгаа шүү дээ. Сул хүчлэг. Тэгэхээр ашигтай бактерийн хэмжээ бага байгаа учраас хүүхэд наснд нөгөө өтрээний орчин чинь илүү шүлтлэг одоо байх боломжтой гэсэн. За тэгвэл яг нөгөө бэлгийн божлын нас буюу бэлгийн божил за бэлгийн идэвхтэй үед буюу нөгөө цэвэршлийн өмнөх одоо нас байгаа шүү дээ. Энэ өмнөх насанд эстрогений түвшин өндөр байна. Эстрогений түвшин өндөр байгаа учраас нөгөө ашигтай бактерийн хэмжээ өндөр. Тэгэхээр өтрээний орчин сул хүчлэг шин чанараа агуулна гэсэн үг. За тэгэхээр нөгөө цэвэршлийн дараа эстроген даавар ч өөрөө багасаад ирж байгаа учраас өтрээний орчин буцаад шүлтлэг тал руугаа шилжинэ гэсэн. Эстроген даавар багасгаар дагаад ашигтай бактериуд ч гэсэн багасдаг. Тэгвэл бас даавартай бараг л шууд хамааралтай гэж хэлчихэд бол зөв юм тий. Одоо нөгөө жирэмсний үед ч бас эстроген болон прогестероны одоо нөгөө нийлэгжил айгүйх байгаа даа шүү дээ, өндөр байгаа даа. Тэгэхээр тэр үед ч ихсэн яг нөгөө жирэмсэн эмэгтэйчүүдийн ашигтай бактери буюу лактобациллусын хэмжээ өндөр байдаг бас. Ер нь өтрээний өвчлөл халдвар бол маш түгээмэл тий. Одоо бараг л бактери вагиноз мөөгөнцөр төртөг эмэгтэй хүн гэж бараг байхгүй бах тий. Тоо хэмжээгээр ингээд аваад үзэх юм бол нийт одоо эмэгтэйчүүдийн 75% нь жилд нэгээс олон удаа мөөгөнцрийн халдварт өртдөг гэсэн юм судалгаа байдаг. Тэгвэл мөөгөнцрийн халдварт яаж өртөхгүй байх ёстой юм те? Яаж иж байгаа л өртчихэд шүү дээ эмэгтэй хүн нэгээс дээш удаа. Тэгэхээр нөгөө тухайн хүний амьдралын нөгөө мөчлөгтэй бас холбоотой байгаа байхгүй юу? За ямар нэгэн байдлаар тухайн хүнийг өвдөд антибиотик уудаг ч юм уу те? Антибиотик уучвал нөгөө ашигтай бактерийн монтоо хэмжээ багасгах нь байна. За тэгвэл дархлаа одоо дарангуулагдлаа. Тэр үед дархлаа бидний дархлаа бас сайн байх юм бол дархлаа яаж сайн байх юм хэрэг нөгөө гидсний ашигтай бактери те? Бидний биед байгаа ашигтай бактерийн хэмжээ одоо нөгөө яг зохимжит хэмжээгээр байх юм бол дархлаа сайн байна. Дархлаа одоо дарангуулагдаад ирэх юм бол нөгөө өтрээний орчинд байгаа ашигтай бактерийн хэмжээ чинь ч гэсэн одоо ингээ багасаад ирэхлээр нөгөө мөөгөнцрийн өсөлт чинь нэмэгдээд мөөгөнцрийн одоо мөөгөнцрийн халдварт одоо өрсөлдөх одоо нөгөө түрүүний сэдрэлт чинь те ихсээд ингээд боломж нь нэмэгдээд явчихна гэсэн. Амьдралын айл нэг шаттай бол одоо тэгэхээр бид нар ер нь л одоо халдвар авах эрсдэл одоо хүн болгонд тохиолдож болно. Тэ одоо нэг 3 хүний нэг нь тэ нэгээс 2 удаа ачлаа бактери вагинозыг туулсан байгаад байдаг шүү дээ. Тохиолдсон. Тэгэхээр маш түгээмэл энэ бас тийм эдгэрхгүй хүчин биш. Хүмүүсээс бас санаа зовох шаардлага байхгүй тий. Хэрэв өөртөө янз бүрийн завиртай байвал санаа зовлтгүй завираа хилж олон тий. Одоо эмээсээ ороод бүтээгдэхүүн авахдаа санаа зовхгүйгээр худалдаа авалт их боломжтой. За эмчэд санаа зовлтгүйгээр хандах боломжтой. Энэ юусоо тийм нуух, хаах тийм асуудал бас биш тий. Хүн болгонд тохиолддог. Эмэгтэй хүн болгонд энэ замыг туулж гардгаа гэсэн үг. Тэгэхээр өсвөр наснаас эхлээд насанд хүрсэн эмэгтэйчүүд бүгд л одоо адилхан шарж тэмдгийг бүгд л туулж исэн. Тэгэхээр өөртөө нэгдүгээрт хамгааллаа тий. За тэгээ нөгөө зөв дотор хувцас хэрэглээ. Ялангуяа өсвөр насны хүүхдийг багаас нь одоо өсвөр насны одоо охтууд багаасаа гоё хөвөн даавуу материалтай амьсгалдаг дотор хувцсыг илүүтэй сонгооч. Агаар сайн нэвтрүүлдэг тий. Агаар сайн нэвтрүүлдэг тиймэрхүү дотор хувцсуудыг сонгооч. За нөгөө нилон тий силикон материалтай дотор хувцсыг багаас хэрэглэхээр одоо нөгөө одоо халдвар авах шаар. Халдвар гэх одоо мөөгөнцөрдөг байдал илүү нэмэгддэг. Одоо тэр нөгөө нилон материал нь өөрөө нөгөө агаар солилцуулахгүйгээр тэгэнгүүт тэнд нэм чигтэй орч үүсээд тэгээд мөөгөнцөрдөг магадлал ихсдэг баг тий. Тэгээс нөгөө чигтэй орчин дээр нэмэгдэх бас нэг асуудал гэх юм бол одоо нөгөө өтрийний шүүрэл нөгөө ялгараад ирэхээр хүмүүс одоо эмэгтэйчүүд нөгөө өдөр тутам аюу хэрэгэлдэг. Тийм өдөр тутам хэрэгэлдэг. Тэгээ нөгөө маш богино хугацаанд хэрэглээд одоо ингэ солих ч байт юм уу тий. Тиймгүй л нөгөө маш удаан хугацаанд тэрийг ингэ солихгүй ингэ яваад тахлаар
Тэнд нөгөө бактерийн халдвар үүснэ, чихтэй орчин үүснэ. Тэгэхээр өвчлөл авах одоо эрсдэл илүү л нэмэгдэнэ гэсэн. тий. Одоо өдөр тутам хэрэглэж байгаа бол тий Аа. яг тохирох хугацаанд нь солихгүй бол одоо нойтон чигтэй орчинд бол угаасаа тэр бактери мөөн зэрэг үржих тата нөхцөл үүснэ. Тийм болохоор тэр бол хувийн ариун цэвэр талтай асуудал. Тийм болохоор за нэгдүгээр дотор хувцас зөв зохистой хэрэглэнэ. За өөртөө тохирох өдөр тутам ариун цэвэр хэрэглээ олж зөв сонгож за бас зөв цагт нь хэрэглэх нь бас чухал ахна. За тэгвэл одоо өтрээний ашигтай бактерийг өсвөр насны хүүхдүүд хэрэглэж болох юм уу? Эсвэл яг одоо өсвөр насны хүүхдүүд бол яг мэдэхгүй байгаа шүү дээ. Одоо эсвэл бэлгийн харьцаанд орж үзээгүй хүүхдүүд ч юм уу тийм хүүхдүүдэд хэрэглэж болох уу? Ер нь Болно. Тэгэхээр нөгөө одоо ийм байгаа шүү дээ. Одоо өсвөр насны охтууд гэдэг чинь яг нөгөө дааврын тэнцвэргүй тий даавар ингээд тогтургүй байгаад байдаг. Тэр тогтургүй байгаад байгаа үед нөгөө одоо өсвөр насны охтууд маань ямар шинж тэмдэг илэрхүү гэхээр одоо нөгөө өтрийний орчны одоо хэвийн байдал алдагдаад одоо нэг ашигтай бактери тэмдэж ихс гээд штэ эстрогений даавар өндөр болоод өнгө ашигтай бактери ихс гээд. Тэгэхээр тэр үеэр нь нөгөө захтнах, хорсохч байт юм уу тийм шинжүүд илэрдэг гэсэн. Тийм байдаг учраас ашигтай бактери хэрэглүүлж болно. Тэгээ ашигтай бактери чинь өөрөө ашигтай бактерийн дэмжээ төгөлөөр нөгөө ашигтай бактерийн хэмжээ чи их байх юм бол мөгөн цүр өртөх эрсдэл чинь багасаад ирнэ. За тэгээд юу юунд бас ингэж туслах уу гэхээр бүтрээний өрөвсөлд өвчнөд өртөх нөгөө халдвар авах эрсдэл чинь давхад одоо бактерийн халдвар авах эрсдэл багасаад өгнө гэсэн. Тэгтээ нөгөө өсвөр насны хүүхэд маань бол нөгөө ялангуяа ээжүүд нэлдэг шүү дээ. Өсвөр насны хүүхэн юм чинь лаа хэрэглэж болохгүй шүү дээ. Хамгийн их санаа зовдөг юм дээр тий. Тэгэхээр лаа бол хэрэглэж болохгүй гэдэг нь зөв тий. Тэгвэл уурж хэрэгэлдэг ашигтай бактериуд хамгийн зөв сонголт болох нэ тий. Тэгвэл бас өсвөр насны хүүхдүүд маань хувийн ариун цэврээсээ гадна уурж хэрэгэлдэг ашигтай бактерийг бас хэрэглэж болох нэ. За өнөөдөр бол бид нар оруулж ирдэг лактотон вагинал балансынхаа хэрвээ танд энэ мэдээлэл хэрэгтэй санагдсан бол манай бүтээгдэхүүнийг худалдаж авч болно. За бүтээгдэхүүнээ тавчхан хойлоо ярьчихв. Түрүү хоёлоо чинь ярьсан шүү дээ. Өтрээнд нөгөө ашигтай ялангуяа нь сүүжлийн бактери буюу лактобациллусын давмгааллыг нь хоёлоо ярьчихад байгаа шүү дээ. Тэгэхээр лактобациллусын давмгааллын 1 номерт нь лактобациллус герспатус ороод байгаа. Тэгэхээр энэ лактотон вагинал балансын нийт 5 тэрбум ашигтай бактери 1.5 тэрбумыг нь лактобациллус герспатус агуулж байгаа. Манай лактотон вагинал маань бол 5 төрлийн 5 тэрбум ашигтай бактеритай байгаад байдаг. Тэгэхээр яг нөгөө өтрээний орчинд дийлэн хувийн эзэлдэг ашигтай бактери ч гэсэн агуулдгаараа давуу тал байна. Нөгөө 5 дахь үеийн крио технологитой. Тэгэхээр бидний нөгөө хотоодны өвчил, цусны өвчилд ерөнхийдөө бол тийсвэрсэн шүү дээ. Бас нэг давуу тал нь ууж иргэлж болдог давхар өтрийгээр хийсэн ч болдог. Аль аль нь үр дүнтэй болдог, шалгарсан аргатай. За тэгээд пробиотикийн хамгийн сүүлийн үеийн технологи буюу крио технологитой. За тэгээд GMP шаардлага хангасан ийм бүтээгдэхүүн байгаад байгаа. За тэрнээс гадна бас зөвлөмж өгвөл жирэмсэн хүмүүс маань хэрэглэж болох юм уу? Хөхүүл үедээ хэрэглэж болох юм уу? Тэ аль ч үед ер нь хэрэглэж болох юм уу? Яг наача ямар бүтээгдэхүүн бэ гэж бодож байгаа хүмүүс бас магадгүй тий. Тэр тал дээр. Тэгэхээр нөгөө жирэмсийн үед ч гэсэн бид нарт ашигтай бактери хэрэгтэй. За хөхүүл үед ч гэсэн нөгөө дааврын тэнцвэргүй байдал явагдаж байгаа учраас тэнд эстроген бүр ингээ огцон мунж байгаа гэсэн хэлбэр байхгүй. Тэгэхээр огцон мунж байгаа хэлбэр учраас нөгөө ашигтай бактери ч гэсэн тэнцвэргүй байгаад байгаа учраас хөхүүл ээжүүдэд ч гэсэн ашигтай бактери хэрэгтэй. Тэгэхээр нөгөө жирэмсэн ээжүүд чинь бас нэг айх аюул гэдэг шүү дээ. Өтрийгээр хэрэглэхээр нөгөө тонус нэмэгдэхүү гэдэг нэг асуудал. Тэгэхээр тэр ээжүүд маань уугаад хэрэглэж болно гэсэн. За манай бас өмнөх дугаар дээр азаамжтай орсон дугаар дээр бид нөгөө нэг өтрээний одоо ашигтай бактери бас ямар чухал вэ гэдэг хальт дурдаад өнгөрсөн пробиотик гизний пробиотикийн гизэндэг түрээслэгч гэдэг дугаар дээр ярьсан байгаа. Хүүхэд төрөх замдаа анхны одоо ашигтай бактери ээжийнхаа өтрээнээс авч идэг. Тийм болохоор төрөх үед ч гэсэн төрөх замд нь одоо хүүхдээ ээж гэсэн бэлтгэхийн тулд одоо өөрөөрөө төрж байгаа эмэгтэйчүүд өтрээний тэр орчиндөө ашигтай бактеритай байх нь айгуу чухал. Тэр үедээ
хүүхэд төрөхдөө хамгийн анхны ашигтай бактериа тэгж авдаг гэд Азамжт хоёр ярьсан байгаа. Тэр подкастыг маань бас сонсоорой гэж хэлээ. За тэгвэл товчгондоо дахиад нэг зөвлөмж өгөөд хоёлоо нэг үр дүнгийн ярилцаад тэгээд өнөөдрийн дугаараа дуусгав. Тий. За тэгвэл яг өдрийн бүр эрүүл тэнцвэртэй орчин бүрдүүлэхийн тулд бид нэр эхлээд хувийн ариун цэврийг сайн сахих нь. За яг нөгөө яг өөртөө тохирсон хит байрун биш агаар сайн нэвтрүүлдэг. За нөгөө даавн дотор уцаа сонгох нь байна. За өөр бид нар чинь нөгөө ашигтай бактерийн хэмжээ их л байх юм бол бидний өдрийн орчин тэнцвэртэй байна гэж бол ашигтай бактерийг дэмждэг хоол хүнсээ бас дархлаагаа сайжруулах нь байна. За нөгөө дэмждэг хоол хүнсээ идэх нь байна. За бүр нэмэлтээр үнэхээр авах шаардлагатай бол ашигтай бактери бас авах шаардлагатай. Тэгэхээр эдгээр зөвлөмжүүдийг бас дагаарай гэж зөвлөе. За тэгээд өнөөдрийн манай бас дугаартай хамт байсан Саруул эмчтэй баярлалаа. За манай лактотон вагинал балансыг худалдан авахд бол танд маш амар, хэрэглэхэд амар бүх өөртөө эмийн сонгуудаас ч гэсэн худалдан авах боломжтой байдаг. За тэгээд бас маш хүчтэй хамгаалалт болно. Одоо өнөөдөр манай сэдв бол чимээгүй хамгаалагчд гэдэг байгаа тийм. Нөгөө эмэгтэйчүүд бидний маш нууц эмзэг хэрэгтний чимээгүй хамгаалагч бол яахын аргагүй өтрийн ашигтай бактериуд байдаг шүү. Тэгэхээр манай лактотон вагиналаас яг тийм чимээгүй хамгаалагч тань байж чадна. Арыг тань баттаа. Тэгээд өнөөдөр бас хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл өгсөн Саруул эмчтэй баярлалаа. За тэгээ манай подкаст та бүхэндээ өдөр тутмын амьдралд хэрэг болох үед шинжлэх ухаанч мэдээллийг хүргэхээр хичээдэг. За тэгээд манай подкасттай хамт байхыг хүсвэл илүү олон мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй хамт байгаарай. Дараагийн дугаарыг маань алгасгүй сонсохыг хүсвэл лайк дараарай, комент бичээрэй, subscribe хийгээрэй. Тэгээд хажуу талын бас саарлахынхоо дараарай гэж хүсье. За тэгээд бидэнтэй хамт байсанд баярлалаа. 1% better буюу 1% илүү подкастын маань дугаар инхүү өндөрлж байна. За тэгээд Parmesan-тай хамт 1% илүү байцгаая.